сарын зармаг. Та нар дараа сард энэ сарын зармаг шалгаруулалт болохыг мэднэ үстэй? Өөр өөрсдийн онцлогийг харуулах тэмцээн болохоор бүгдээрээ маш сайн бэлдээрээ. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулах бэлтгэлээ хэн эхлэх вэ? За, бүзэлдээ зармагаас эхэлцгээе. Бүгдээрээ сайн байцгаана уу? Эсвэлэн чихэрлэг хайртай учирсан мэт санагдуулах гүзээлтгэнтэй зармаг байна. Нэзэдэ би бол амттайхан зармагэн дээр сэргэмээр сэнгэнсэн гүзээлтгнийг хасгаж өгөөд эсвэлэн чихэрлэг амтаараа бүх хүний хайрыг татаж байгаа. Баярлаа. Эсвэлэн чихэрлэг танилцуулган сонсож дууслаа. За, дараагийнх нь хэн танилцуулах вэ? Багшаа би танилцуулъя. Шоколадтай зармага. Чи одоо танилцуулаарай. За. Дүнгээс болоод хямарч байна уу? Дурлалаас болоод хямарч байна уу? Стрессийн эсрэг чихэрлэг зөөлөн шоколад шүү дээ. Нэг амсчих юм бол зогсож үл чадах хамгийн чихэрлэг амт шоколадтай зармаг байна. Чихэрлэг гэвэлж үнэхээр шоколадтай зармаг л да. Хийгэлгүй дээ. Гинэдийн юу өнөр вэ? Хата зармаг байсан байна. Гүзээлзэг нь шоколад. Бүгд хуучинсаг юм аа. Гата зармаг байна. Тийм ээ. Сайн байна уу? Би бол гата зармаг байна. Хамар бустарлаа. Миний үнэр хурц байна уу? Юу гэж байгаа юм? Толгой дээр маань сайхан амттай шоколад татчихаар зармагны ертөнцийн өсөж дэвших од. Гата шоколад болон хувирн. Нэг амсах юм бол ястаа салж чадахгүй байх шүү. Гата шоколад уучлаа. Тэхийн болж өөр шүү дээ. Гата шоколад өөртөө үнэхээр итгэлтэй юм аа. За, бусад найзууд нь ч гэсэн өөрсдийгөө танилцуулах уу? Охтын сонголт энтарын зармаг байна. Нялон биш зөөлөмт карамел амонд байна. Амьдралын чихэрлэг бас гашуун амтыг зэрэг мэдрүүлэх ногоон цайтай зармаг байна. Ялалцсан гялтганах гэрэл дод зармаг байна. Бүгд сайн бэлдсэн байна шүү. Тэмцээнч яста сайхан болох байх та. Өөрийгөө танилцуулах зармаг одоо байгаа юу? Төр хүлээгээрээ ванильтай зармаг өөрийгөө танилцуулах байна. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулаарай. Би юу? Хурдан гараа. Сайн байцгаана уу? Намайг ванильтай зармаг гэдэг би цагаан өнгөтэй сүүгээр хийгдсэн. Зармгийг бүгдийн сүүгээр л хийдэг үстэй. Харин тийм. Тэгээд би ванильны үнэртэй тэгээд юу Одоо танилцуулга нь дуусчихсан уу? Хурдан суудалтаа суугаарай. за Дараа 7 хоногт болох тэмцээндээ бүгдээрээ сайн бэлтцгээгээрэй. за бирлээ. Ирчихвөө. Ямар нэг юм болоо юу? Яагаад ингэж унжижхав? Ирэх 7 хоногт энэ сарын зармаг тэмцээн болно. Надад гайхуулах юм юу ч алга. Гүзээлзгэн шоколад ногоон цай тэгээд бүр гата шоколад хүртэл нэр хүндтэй бэл хэтэрхий ингийн байна. Намайг яагаад ванильтай зармаг болгож төрүүлсэн юм бэ? Ванильтай зармаг байхаар яад. Сонсож бай. Манай ванильтай зармаг бол хамгийн эртний олон жилийн түүхтэй алдартай гэр бүл. Тэгсэн яасан гинэ? Алдартай гэр бүл байлаа гэд яах юм? Хинч сонирхгүй байхад. Чи хаагаа нэхгүй юу? Хөгшөөн тайвшир. Эртэд бас ингэж гараад явчихсан. Энэ хоёрт яаж чадваа бэ? Ер нь шилжилтийн нас нь л юм шиг байна. Нэрээ 80 талхаас тусламжгүй. Энгэнэ? Яагаад бэ? Талхчны хотын шилдэг үсчнийг хэлж байна. Яагаад бүлдүү жимсдүүд ийм ихээр өвгөрөөд байна? Бүлдүү талах болох шаардлага байна. Би өөрийгөө сүйтэй зармаг болох нь л гэж бодлоо. Тэр жаах вэ? Зармагны гэр айл. Ноён талхаа тэр тасган харагдаж байна. Тэр тасганд л зармаг амьдардаг бах. Төргөн очицсан. Тэгээ.
Би яагаад заавал ванилтай зармаг болоод төрчихсөн юм бэ? Ямар ч одоо зөвлгүй зармаг надаас өөр алга. Миний хөө зочин ирлээ. Үгүй хинтээ ч уулзахгүй. Зармаг найз минь сайн уу? Сүү аха. Ноён талга өрдлөө. Уулзалгүй удажээ. Энэ сарын зармаг тэмцээн болох юм биз дээ. Бид эндүү ингийн болохоор тэмцээнд орсон ч сүүлийн байранд орох нь тодорхой. Оролдож үзег байж юу гэж байгаа юм бэ? Тийм ээ ноён талхаа. Тийм ээ, угаасаа сүүлийн байранд ор. Юу? Ванилтай зармаг бол бүх зармагны суур тэрийг мэдэхгүй юм чинь сүүлийн байранд орох нь тодорхой биз дээ. Сүр байлаа гэд яадгийн. Ямар ч анхаарал татах юм алга байна. Тагаан ванилтай зармаг дээр шоколадны сироп түргэх юм бол гоё шоколадны сироптай зармаг болно. Гоё шоколад хэдэ болчлоо. Баярлах болоогүй. Нэрс тавиад. Үзээлцэг нэр цэцэг хийж хөвл хөөхөн жимсэн цэцэгтэй зармаг болно. Тэнгэнсэн хааны навч тавиад зүрхэн хэлбэртэй шоколадын жигнэмэг тавьж хол хамгийн гоё зармаг болно. Үнэхээр гоё зармаг болчихлоо. Ванилтай зармаг бол зургийн цагаан цаастай адилхан ямар ч чимэглэлтэй сайхан зогцсон. Хүүхдүүд минь яасан бол? Энэ сарын зармаг тэмцээнд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдтэй баярлалаа. За тэгэхээр одоо эхний оролцогчид дуудъя. Гүзэлцэгэнтэй зармаг. Хөөх юм аа. Бүгдээрээ сайн уу? Гүзэлцэг нэ зүгээр үү? Харин тийм ээ, хиндүү шунаад байсан. Тэгнээ би тэгин гэж мэдээд байсан юм аа. чи зүгээр үү? Цөөхөн гүзэлцэгэн тавихгүй яасан? За, одоо дараагийн заримгаа танилцуулцгаая. Шоколадтай зармаг. Зогсхийн аргагүй тансаг амт таныг өдөрдөн. Сайн байна уу? Би бол чөтгөрийн тансаг өрх шоколадтай зармаг байна. Энэ ч одоо юу вэ? Нийтийн оршуулгын зарсан шүү дээ. Хөшөө зүгээр үү? Ээж. Би зүгээр л шоколадны сайхан амтыг л хэлэх гэсэн юм шүү дээ. Миний бодлоор чи сэдвээ буруу сонгосон юм шиг байна. Одоо буух уу да? За, За, дараагийн зармаг гараад ирээрээ. Зармагны ертөнцийн өсөж буй од гаатай зармаг байна. Миний толгой дээр шоколадны үүрмэг асга бол Би бол амандын чихэрлэг бөгөөд давсархаг амтыг яна хөдлөхгүй байна. би танд амьдралын чихэрлэг гашуун амтыг мэдрүүлнэ. Ямар гашуу юм бэ? андаа онцгоор байхаар үнэхээр залхах юм аа. Яагаад ингэж хэтрүүлээд байна? Манай хүүхдүүд энэ сарын зармаг болох гээд дэндүү их шунсан юм шиг байна. За тэгвэл сүүлийн найзтайгаа танилцах уу? Ванилтай зармаг. Өнөөдөр ч гэсэн бэлтээгүй маа та. Энэний нүцгэн толгой юу? Энэ ч гэсэн ялгаагүй. Харин тийм ээ. Бүгдээрээ сайн байна уу? Ванилтай зармаг байна. Үнэндээ би бол бусад найзуудтай маань харьцуулахад хэтэрхий энгийн зармаг. Хүзэлцэг шиг эсэглэн шоколад шиг нэлуунч биш. Гаатай шоколад, ногоон цайтай зармаг шиг шинэлэг өвөрмөц биш. Би яагаад энгийн ванилтай зармаг болж төрсөн бол гэж их бодсон. Ээж авдаа ч их гомдсон. Тэмцээнд орох уу болох уу гэж ч бас бодсон. Гэхдээ ноён талхны ачаар би ойлгосон. Ванилтай зармагны энгийн байдал нь бол онцлог нь. Шоколадны сироп тавьчих бол чихэрлэг шоколадны сироптай зармаг. Тэгээд нэрс тавьчих бол чихэрлэг эсэглэн нэрс гүзэлцгэнтэй зармаг. Давслаг амонд сингэнсэн гааны навч хүртэл. Цагаан цаасан дээр шинээр зураг зурдаг шиг миний толгой дээр хүссэн бүх чимэглээ тавьж болно. Хөөх, тэгэхээр чамд бүх төрлийн чимэглэл зовхно гэж үү? Тийм ээ, ванил юм чин боломжтой л да. Би өөрийгөө ванилтай зармаг болж төрсөн гэдгээрээ бахархаж байна. Би энэ байгаагаараа л гоё. Хүүгээ гайхалтай ухаалаг болгож өсгсөн байна шүү. Тийм ээ, өөрийнхөө давуу талыг маш сайн мэдэж байна шүү. Хөөх, ванилтай зармгийг ийм сэтгэл татам гэж мэдээгүй юм байна. Харин тийм ээ. Ванилтай заримга чи үнэхээр том болжээ.
За тэгэхээр одоо энэ сарын заримгаа танилцуулъя. Энэ сарын заримг бол ванильта заримг байлаа. Тэр жаалч овоо юм аа. Ноён талгаа заримггүй үнэхээр жаргалтай байх шиг байна. За хоёулаа ч гэсэн одоо ингээд явах уу та. Тэгье. Алтан зайдас, мөнгөн зайдас. Хөөх. Нуур үнэхээр том юм аа. Хайхалтай үсгэндэй ч юм. Одоо майхна барьцгаа. Тэгье. Сайхан итлээ. Ноён талгаа таны шарж өгсөн махал хамгийн гоё амттай. Би нуурын ирэг дээр зайцхантай хамт бөмбөгөөр тоглолоо. Тэгээ. Би сайхан унтъя да. Юун чимээвэ? Сүү яасан бэ? Ноён талгаа зайдасхан угаалтар нуур нь унжглаа штэ. Юу? Чи надаар тоглоод байна уу? Зайцгаа. Одоо яадаг вүлээ? Намайг нойрноос минь хэн сэрэж их вэ? Хөө, уснаас мушга буугараад ирлээ. Өвөө, ингээд та хийм бэ? Би бол энэ нуурын эзэн Пан Шилён байна. Чи яагаад ингэж хүнгэлж өөлөв? Миний тийжэдэг зайдасхан нууранд унжглаа. Бомбор цонгор бөөрнхийн нүдтэй зайцууга та хараагүй юу? Бомгор цондор цайц түр хүлээж өгөөрэй. Ноён талгаа Пан Шилён манай зайдасхныг олж өгөх юм шиг байна уу? Тийм ээ, нэг их санаа зовлтгүй. Энэ алтан зайдас чиний зайдас мөн үү? Би энэ тэр чигтэн алт юм байна. Үгүй биш ээ. Манай зайдасхан ингээл нэг зайц байгаамаа. Тийм ээ. Энэ зайцыг цэвэр алтаар хийсэн юм. Үнэн $100,000. 100 сая? Тийм ээ, мөн. Энэ зайдас бол яг манай зайдас мөн. Энд чинь манай зайдасхан биш шүү дээ. Зайц нууранд унжгаад байхад санаа чинь зовхгүй байгаа мó. Нөгөө ёо, санаа битгий зовдоо. Нуурын доор хаан тус байдаг болохоор усан тунсан зайдснууд хүртэл сайхан амьдэрдэг юм. Тэр харал та. Зайдас сайн байгаа. Болж өгвөл алтан зайдас дээр энийг аваад явъя да. Зөв шийджээ. Сайхан гялалзаж байна. Юу? Зайцхныг усан тунгаа Ноён талгаар нь алтан зайдасхан аваад ирсэн. Ноён талхаа арай дэндэж байгаа юм биш үү? Та яаж өөр зайдасхан авчир чадж байна? Гүй, энэ алтан зайдас ямар ховор байдаг вүлээ дээ. Алтан зайдсандаа хоол юм байна. За хоол айд. Амтгүй байна уу? Амттай байна. Алтан зайд хаач нүвэ? Энэ чинь үхрийн махан стейк байна шүү дээ. Энэ зойлог эннээс идмээр байсан байх нь. Заамаа. Махыг хүртэл идэж үтсэн хүн л иддэг гэхчээр манай алтан зайдас хааны хооллолтой юм. Хүнтэй мах идчихэд яагаад байна? Яг хүндрэх гэж угаагүй л шиг. Ноён талхаа наадах чинь хүндрэх гээд байгаа юм шүү. Тийм үү? Алтан зайдас минь энд хүндрээрээ. Сонин дээр хүндэрмэрг байгаа юм шиг байна. Энэн дээр хүндрэх юм уу? Эсвэл дэвсгэр дээр явах ямар вэ? Алтан зайдас хаач нүвэ? Шоко, энэ вар ямар учиртай юм болов? Захирлын хайртай 500 жил болсон Гүрьягийн ногоон шаазан. Манай үсчний газрын түүхэн дээр хүндэрч байдаг. Ноён талгаа бид хэдий болтол ингэх ёстой юм бэ? Харин тийм ээ. Ажиллаач хийж чадахгүй байна. Дахиад бол чадахгүй. Алтан зайдас билүү, мөнгөн зайдас билүү? Энэ нэг юм эрхлүүлсээр байтал үсчний газар маань дампуурхан. Хойсоо өөрсдөө зайдсыг авч ирцгээе. Мэдлээ. Пан Шилён алуу гараад ирээрээ. Энэ ингэж хэлэм татлаад байна вэ? Манай зайдсыг эргүүлээд өгөөч.
Зайдас эртэд аваад явсан биз дээ. Энэ манай зайдс биш ээ. Энэ золигтой ягаад чамд байж чадахгүй? Бид өөрсдийнхөө зайцсныг л санаад байна. За ойлголоо түр хүлээгээрэй. Энэ зайдас бол эрдэмтэн доктор. Хүлээгээрэй. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн байна уу? Миний IQ 352 төрлийн эрхийн үнэмлэхтэй. Таалхны компанид ирсэн Оросд дэлхийн хамгийн ухаалаг эрдэмтэн доктор зайдас. Намайг авч явах юм бол наад молгоо туслахаас чинь хамаагүй илүү хэрэг болох байх шүү. Хөөе, Бан Шилэнгуй. Манай зайц ийм ухаалаг. Мөн байна. Манай зайдс мөн байна уу? Та бас яагаад байгаа юм бэ? Дуугаж бай. Ийм ухаалаг юм бол үсчний газрын хөрөнгө оруулалт, санхүү, маркетинг гэд бүгдийг даалгаж болно шүү дээ. Манай үсчний газар маш баян болон манай зайдс мөн байна. Зааваад яваа. Хурдхан үсчний газар байна. Үсчний газрын түүхийг мэдхүү. Эхний грифтэй. Хүүе. Энэ чинь бас юу вэ? За энэ зайдс бол байна. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн уу? Би бол эрдэмтэн доктор Зайдас. Чи нөгөө яриад байсан шок нь байх нэ. Ноён талах болон сүүгийн ярианд чиний нэр 3 удаа дөрдөгдсөн болохоор мэдчихсэн л дээ. Үгүй энэ зайц чинь яриад байна шүү дээ. Гайхаад байх хэрэггүй. Би бол маш ухаалаг болохоор талхнаас нэг их ялгаагүй. Тэгээд зогсохгүй. Англи хэл, франц хэл, испани хэл, хятад хэл гээд 56 төрлийн хэлээр ярьж чадна. Ноён талх та англиар ярьж чадах уу? Yes. Тийм болохоор би гадаадаар яриад өөхөө. Bonjour, guten Tag, ni hao, konnichiwa. Манайх ийм мундаг ажилтнтай болох гэж баярын үдэшлэгч болов хийцгээе. Үдэшлийн түүхийг мэдхүү. Үгүй нэрээ юу гээд байна? Харин тийм ээ. 1 2 1 2 1 2 Чи хүлээ. Чи чинь 3 7 4-ийг мэддэггүй юм уу? Саг. Сагсараа саг. Ингэж арчиж байж шалан дээрх бүх толб сайхан арилдгийн мэд үү? Аа тийм үү? Уучлаарай. Төдий болтол зүгээр текстингс хийж цэвэрлдэг байж чамд өгч байгаа цалин хайрын юм да. Шака. Зачих гэж. Яагаад бүтээгдэхүүний үнийг ингэж тооцоод байгаа юм? Юу? Энд цэгийг орхичихсан. Энд болохоор нэг тэг нэмчихсэн байна. Нэг хуудснаас 2 ч алдаа оллоо. Энэ чинь ажилдаа муу гэдгийг чинь баталж байна. Чи юу гинэ? Одоо л манай үсчний газар сайхан ажиллаж байна. Сүү, Шоко. Та хоёр эрдэмтэн зайдсаас сайн сураа. Тийм ээ. Ноён талхын хэлсийг сайн сонссон биз дээ. Надад сайн сурах юм бол энд тэнд очиод өлбөрч өгөхгүй шүү. Тэгвэл би одоо үсээ засъя та. Ноён талха эмбэгтэй кремэн дээр усан үзэм тавих жоохон хачин юм биш үү? Тийм гэж үү? За шар өнгө, үзмийн яга өнгө чинь тод өнгөнүүд болохоор хүний анхаарлыг татаад хөдөө харагдана. Ингэж засах юм бол үйлчлүүлэгч чинь загвар алгагч гэж хэлүүлнэ шүү. Загвар алагч гэв үү те? Үгүй тийм биш ээ. Чи гинэт яагаад байна? Өнгөний зохицлыг баг сургуулийн зургийн хичээлдэр заадаг шүү дээ. Хараа баг сургууль хүртэл төгсөөгүй юм биш үсттэй. Юу? Намайг баг сургууль төгсөөгүй гэж байна уу? Сүү, наатаа аваад гараад ир. Мэдлээ ирэх мэ. Ой, тавиач. Хөөе, Бан Шилэнгуй. Бас л та хоёр. Энэ олон үгтэй зайдас чинь манай зайдас биш байна. Олон үг ярих гэдэг утгыг мэдхүү. Бан Шилэнгуй манай зайцганыг эргүүлээд өгөөч тэ гуйж байна тэхүү. Хүлээж яваарай. Ноён талгаа энэ удаад жинхнээс өөрийнхөө зайцганыг авч явна шүү. Заа юу? За, ойлголоо. Би ч гэсэн одоо чадуулж хансан. Бан Шилэнгуй энэ ч гэсэн манай зайцган биш байна шүү дээ. Яага дандаа өөр зайдас авч ирээд байгаа юм. Энэ зайдас бол булчин шөрмөстэй. Тулааны эрдэмтнэд тэрсэн. Айкондо, хакидо, жудо гэд нийт 20 бүстэй. Хатан хааны тэмцээнд оруулсан ч бол. Тийм ээ. Манай зайдас мөн байна. Ноён талгаа яагаад байгаа юм бэ? Чи зүгээр байж бай. Цаашдаа энэ зайдсаар би хамгаалагчаа хэлэх юм бол хэн ч надад ойртож чадахгүй. Явцгай, булчинлаг зайдас минь. Үгүй энэ чинь бас юу вэ? Энэ бол булчинлаг зайдас. Хүчтэй, тулаанд сайн болохоор манай үсчний газрыг хамгаалах болно. Яагаад байна? Ноён талгаа ингэж та зүгээр үү? Яагаад байна?
Яагаад вэ нэ? Булчинлаг зайдсан бидний булчинлаг болгох гээд байх шиг байна. Йоо, туслаарай. Хүлээгт мэдрэхгүй байна. Ахиж хиймээргүй байна. Ойлголоо. Хийлээ. Ингэж байгаад үхэх юм байна та. Энэ үнэхээр хэцүү байна. Ноён талгаа булчинлаг зайдсан унтчихсан байна штэ. Одоо л боломж гарлаа. Энэ мөг хурдхан шиг эргүүлээд өгч. Нэг хоёр. Гэхдээ л тасгал хийсний хэрэг гарч байна шүү. Харин тийм ээ. Би буйдан өргөж байдаг. Бан шилэн гой. Хурдан гараад ир. Энэ шөнөөр юу чимээ шуугаан бэ? Та энэ золиго буцаагаад авч үз. Тэгээд манай зайцыг эргүүлээд өгч. Одоо бол та жинхнээсээ өөх ёстой шүү. Тэгэхгүй бол болгож өгнө гэж мэдээрэй. Дүр цуур хүлээгээрэй. Одоо л яг манай зайцсахныг эргүүлж өгөх юм шиг байна. Тийм ээ. Хичээж дасгал хийсний хэрэг гарлаа. За энд байна. Жинхэнэ зайдас байна. Сонсон шүү. Эрхмээ танд үнэхээр их баярлалаа. Дахиад уулзахгүй шүү. Хүлээгээрэй. Та нар шиг шудраг сайхан сэтгэлтэй талхтай уулзаж байгаагүй юм байна. Шагналд нь алтан зайдас, доктор зайдас, бас булчинлаг зайдсыг өгч байна. Юу? Та сая юу гэсэн бэ? Хааны царай. Зүгээр орхихгүй дээ. Ханхуу юу болов? Тийм олон язгууртны өмнө намайг яаж гутааж чадаж байна? Гутаасан хэн тэрв? Ялуу хатан хаалт байхгүй юу? Ямар их амттай хоолнууд вэ? Стейкс талайн хавчи бүтэн шарсан дахиа хүртэл хэм бэ? Хатантай. Цэцхийн тостой байхыг чи юу ч хийгээгүй байж ягаад ийм үнэтэй хоол идэх гээд байгаа? Өдөр чи өрөөндөө зүгээр хэвтэж, шүнжин тоглоом тоглож, хөөрхий амттангуудын араас л дагажгүй идэг үсттэй. Татвар хороож байдаг чам шиг юмд ийм хоолууд өгөхөөс хайран байна. Өөрөө ч гэсэн юу ч хийдгүй байж. Чи тэнд байгаа гахаан гэдэгтэй тутан гээд. Юу? Хатан намайг гахаан гэдэгтэй зутан гэдгсэн. Ямар там шиг гутам шиг вэ? Үнэхээр уурч нь хүрсэн байх. Зөвхөн тэрч биш. Энэ амралтын өдрөөр надтай хамт дарвууцавар аялах уу? Дарвал цэгтэй юм уу? Ханхууж харахгүй мөн дөө. Цэцгийн тостой байгаа. Чи хэдэн настай болчиход одоо хүртэл унтаж байгаа ч гэдэг байдаг юм? Энэ дотор хувцас өөрөө угаа. Юу вэ? Хүүхэд төштэй өмдөө шигээ тогтоо яах вэ? Тийм биш. За явж би засаа. Ялуу хатан хаан. Би хизээ нэгэн цагт их чиг суудлаас нь буулгаад өөрөө хаан болно. Үнэхээр хаан болмоор байна уу ханхүү? Хэрвээ тийм бол надад сайхан арга байна. Чи талах үсчин мөн үү? Мөн байна. Өөрөө хэм бэ? Өөрийн чинь гоёх ёстой талах байна. Та чинь тийм ээ. Энэ хүн бол талагчны хотгоны хааны гэр бүлийн 2 дугаар хүн. Цэцгийн тостой вафл ханхүү байна. Чамайг хааны төрхийг бүтээж чадна гэсэн. Наад үгүй хэний сонссон юм? Ямар үдэ? Би хаан болох төрхтэй байна уу? Санахын ч хэрэггүй. Жим бидлэн зассан хөмсөг. Шүнжин тоглоод ядарсан нүд. Чихэрлэг юм эдсээр байгаад хорхойдчихсан шүд. Ханхуу та харин ч ажилгүй хүн шиг төрхтэй байна. Гоо ирэх мэ? Талха. Намайг хааны төрхтэй болгоод өгөөч дээ. Яагаад хааны төрхтэй болмоор байгаа юм? Энэ улс Бялуу хатан хааны дарлал зов чаналж байна. Би хаан болоод талагчны хотыг амьдрахад таатай орон болгох болно. Ой, наад үг чинь урвал тийм гэсэн үг штэ. Чи бодоод үзтээ. Хатан хаан ард иргэдийн хоол хүнсийг булаач зөвхөн өөрийн жаргалыг л хайдаг. Алдуудтайгаа хүч хэрэглэн харьцаж яваа. Энэ таны бод юм уу? Амшиггүйгээр хатан хаантай өгсөрж байдаг. Харуул энийг тойрон гинтэн рүү амарлаа. Үгүй.
Хатан хаан ч муухай л да. Хатан хааныг буулгаж байж энэ улс аврагд надад туслаач тэ талхаа. Үнэхээр тийм бол өөр арга алга да. Намайг дагаад яв. Энд ирээд сууч. Хааны төрхтэй болъё гэвэл тэр хэмжээний өвдөл даган шүү. Тэвчин биз тэтэйцээ. Хаан л болж чадна гэвэл ямар ч шаналлыг давж чадна. Тийм болоо. Хааны төрхтэй болгоод өгье. Яаж байгаа ч нэнвэ? Хааны дух угаас уудам тал шиг өргөн байх учиртай юм. Хөмсгөн тэнгэрт дүүлэх бүргэд мэд. Хаад мэд том хамар сайхан луу мэд зузаан уруул. Бүх буйныг дууддаг том гэгчин мэнг. Дээр нь нэгэн утас мэд үс тавьчихвал одоо дууслаа. Ямар болсон болоо? Яаж байгаа ч нэнв? Миний хөөхөн царайг ийм аимшигтай болгож юу байдаг? Наадах чинь хаан болох төрх. Үнэхээр ийм царай муутай болж байж хаан болж чадах юм гэж юу дээ? Гэвч ингэж байгаад чамаагүй их чиг хаан сентигээс буулгах болно. Хүлээгээрэй. Хэцээч наадхаа арилгаж болохгүй шүү. Тэгэх юм бол бал. Дагс харахыг хариглана. Ийм муухай царай байдаг гэж юу? Би яг бөөлчих гэдэг. Намайг хараад ингэж хэлж байдаг. Одооноос эхлээд би энэ хотын хаан. Тэглгүй яах вэ? Хатан хаантан ойрд байрны үн өсөж иргэдийн зовлон их байна гинэ. Дайргуу бол буудалд амьдрахад болох юм биш үү? Ядуу хатан хаан. Юу? Хэмбэ ийм муухай царай гэж байдаг? Хайр дэгч минь намайг танихгүй байгаа мó. Чи чинь арай цэцгийн тостой вафел уу? Тийм ээ. Энэ ус одоо таних биш ээ. Цэцгийн тостой вафел минийх болсон. Юу гэж тэмээрэд байгаа юм бэ? Харуул. Энийг яг одоо хөөж гаргацгаа. Ихчээ, энэч намайг зогсоож чадахгүй. Яагаад гэвэл миний царай бол хааны царай. Яагаад ч харж чадахгүй нэ? Цаашаа болоо. Би одоо энэ улсын хаан. Я, өнөөдрөөс эхлээд би энэ улсын шинэ хаан болсон. Бүгд нааш хараарай. Юу хийгээд байгаа юм? Дэшээ харгээд байна штэ. Амтралд ахуудаа ийм муухай царай харж байна. Тохын аргаалга. Энэ хэвэцгоо. Ийм царайтай байж хашгирахаар бүрийн нэттэй юм аа. Албатууд маань миний үгэнд орохгүй. Намайг шоолоод байна. Юу болоод байгаа хэрэгвэ? Хаантан улсын ажлыг зүгээр албатуудаа даатгаад үдэшлэг хийцгээе. Үдэшлэгэ? Таныг хаан болсон гэд том үдэшлэг бэлдсэн байгаа. Хөөхөн амттангууд ч гэсэн олныг уурсан. Нэрээ юу? Тэгвэл хурдан явцгаая. Хөөхөн амттангууд дүүрэн цуглжээ. Цэцгийтэй вафелгүн хаан болсон гэвүүдээ өмдөндөө шийдэг байж яаж хаан болсон юм болоо? Бүгд хөгжилтэй зугаацж байна уу? Би та нарт зориулаад тусгайлан хийж байгаа үдэшлэг болгоор хандлаа зугаацж. Ямар муухай царайтай юм бэ? Мэдгүй. Өмдөндөө шийдэг байхдаа ийм царайтай байгаа юм шүү дээ. Хай юм ата явцгаая. Үгүй чи яаж яагаад ийм царайтай болчихсон юм бол тоо. Энэ одоо юу вэ? Бүгд миний царайг хараад зүгтээд байна штэ. Одоохондоо таны царайг хараад дасахгүй байх шиг байна. Сайхан санаа оллоо. Бүх ард иргэдийн өмнө та хаан болсон гэдгээ зарлах, хүлээн авах ёслол хийвэл ямар өвдөө? Хүлээн авах ёслолоо? Наадах чи сайхан санаа байна да. Шинэ хаан ямар царайтай болоо? Тийм ээ, Бялуу хатан хааны дүү гэсэндээ. Ард олон минь энэ улсын шинэ хаан нэгдүгээр цөцгийтэй вафл залран ирж байна.
Үнэхээр царай муутай юм аа. Тэр дарваас нь том уруудыг хараач. Царай ямар ингэдэй юм бэ? Тэр мингэн бас юу вэ? Ээж энэ ахи царай муутай юм. Гүшний хүмүн. Царай муутай юм. Төрснөөс шаарсан хамгийн царай муутай юм байна. Бүгд чимээгүй байцгаа. Тэр таргуур уруулдыг нь хөдөлж байгааг хардаа тань Мингэн дээр хүснэ хийсэд байна. Энэ юу вэ? Болж албатуудыг хүндлэлийг хүлээж хөөрхөн амт тунгуудтай хандлаа үерхэж бүх ард олны хайрыг татна гэж бодсон чинь миний санаагаар болох юм нэг ч алга. Юун хааны дүр төрх. Энэ муу урул ямар ч хэрэг алга. Юун хачиг хамар утгахгүй юм. Ханаас нь харахаар бүргэд байгаа юм бэ. Зүгээр цахлаа л байна. Миний ус хацраагүй. Өнөөдөр ганц өдрөл сайхан царайгаар хамтаа зугаацнаа. Болохгүй хаантан хааны царайгаа арилгачихвал хаан сентигээс хөөгдөж магадгүй. Намайг тав. Би явж түр зугаацчихаа. Цэцгийн тостол байхгүй. Чи аимшиггүйгээд миний содол шунсан юм бэ тэ? Игч та яаж царийн шоронгоос гараад ирсэн юм бэ? Эд гаргасан юм. Чи наад муухай царайгаа ашиглаж түр зур хаан болсон. Одоо царай чинь байхгүй болсон хойно сентигээс буу урвагчаа. Цэцгийн тостол баавал урвстай чи шан би хангалттай хүртэй нэ. Хэд хоногийн дараа. Ой, юу вэ? Сайхан юм болоо юу ээ? Бүгдээрээ холдоорой. Тэгээд яах гэж урвж байгаа юм бэ? Хаан болох гэж царайгаа муухай болгуулсан хэрэг үү? Эрх мэдэл гэж тэмч чухал юм гэж юу? Хааны царайгаа битгий арилгаарай гэд байхад хааны царайтай биш үхэх царайтай болж хож. Сарын шилдэг ажилтан. Суу, шоко. За очлоо. Бас яасан бэ? Маргааш манайх сарын шилдэг ажилтнаа тодруулах өдөр. Сарын юу гинэ? Үргэлж илүү их хийдэг ажилтан сарын шилдэг ажилтан болгодог юм. Өмнөх саруудад шоко дандаа тодордог байсан. Надаас өөр ажилтан байгаагүй юм чинь. Битгий сануулад бай. Тиймээс одоо ширүүн өрсөлдөөн болно. Миний хоёр ажилтан өрсөлдөж, ялагч зургаан энд өлгүүлэх эрхэм хүндэт ажилтнаар тодорно. Байц бас болоогүй юм. Сарын шилдэг ажилтан мөн тусгай шагнал авна. Шагналаа. Юу юм бэ эрхмэ? Тусгай шагнал бол надтай хамт оройн хол идэх. Хөөх! Ямар дог гэж ноён талхтай оройн хоол идэнэ. Хардаа сүү ноён талхтай хамт оройн хоол идэж байна штэ. Ямар мундаг ажилтан бэ? Хэн ч шилдэг гэдэг юм баталгыг тэсэн ядан хүлээж бай. Мэдлээ эрхмэ. Би явлаа. Баяртай. Өнөөдөр сайхан байлаа ноён талхаа. Болгоомжтой хараарай. Маргааш уулзъя. За. Бас сайхан зүүдлээрээ. За. Маргааш уулзъя гэж хэлсэн байх үү? Чи явахгүй уулзахгүй шүү. Чи үнэхээр сарын шилдэг ажилтан болмоор байгаа мó? Яг тийм. Та ч гэсэн болмоор байгаа үсттэй. Үгүй. Энэс муухай юм гэж байхгүй. Ноён талхтай хамт хооллогчтэй битгий өгөөд сүрэг. Юу? Би зүгээр л ойлгохгүй байна. Би зүгээр л өдөр болгон ажилдаг шигэ айл болох баг хичээнэ. Сүү. Чи заавал ялах ёстой шүү. За юу? Ойлгох уу? За, ойлголоо шоко. Бүх цаг үеийн сарын шилдэг ажилтан болно доо. Өнөөдөр өөрийгөө батлан харуулах өдөр. Ажилдаа хамгийн түрүүнд очноо. Яаж шилдэг ажилтан болох вэ? Нэгдүгээр бүлэг, нэгдүгээр хэсэг. Дарагтайгаа бахархалтайгаар мэндэл. Сайн уу ноён талхаа? Өнөөдөр сайн биз дээ?
чимээгүй байгаач. Сайхан унтаж амарсан уу? Хар үрээр хорилоод байх юм аа. Нөгөө хэдийг ирэхээс өмнө өсчний газраа цэвэрлэнэ. Нүдэнд харагдчихлаа. Сайн байна сүү. Үргэлж сарын шилдэг ажилтан болж байгаараа. Тэгнэ. Цэвэрлэгэндээ оръё. 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2. Болчлаа. Одоо хогоо гаргаж хайнаа. Дүдүрүү. Сайн байна Шоко. Цэвэрхэн болж гож энэ удаа чи үнэхээр сайн байна. Би цэвэрлээгүй. Сайн ажиллаа. Даруухан загнах хэрэггүй. Чи өнөөдөр хоцорлоо сүү. Шоко чамд ганц 2 юм зааж өгөг. Ноён талхаа та ойлгохгүй байна штэ. Дуугүй ажилдаа. Гэхдээ хүлээж байл та. Намайг харж байхад нь бүр сайн цэвэрлээ. Тэгвэл надаар бахархан да. 1 2 1 2 1 2. Сайхан юм аа. Таны ажилдаа үнэхээр дуртай болол та. Сүү. Өнөөдөр би чамд үнэлгээ өгөх шаардлагагүй. Яагаад гэвэл чи мэдээж шилдэг гэн. Ноён талхаа. Төгс төлөвлөгөө. Шал бүр халтар болчихож. 1 2 1 2 1 2 1 2. Ой. Цэвэрлэнэ. Сайн харагдахгүй бол муу шүү дээ. Эхмээ та Хүсч гарчиж. Гэхдээ битгий санаа зов. Би арчаад өгье. Хөөх ямар муухай өнөртэй те. Наад янчур байна штэ. Сүү. Өнөөдөр яагаад миний төвчээрийг бараад байгаа юм? Өөр газар очиж хэрэгтэй юм хий. Сарын шилдэг ажилтан тэгж л харагддаг юм. Ажилдаа шамдаж альваг нухацтайгаар авч үздэг. Сүү, Шокого сайн сурал, чимээгүй ажиллаж сур. Аа? Сүү, энэ ч болохгүй штэ. Юу болоод байгаа юм бэ? Намайг сайн ажилтан болгож харагдуулаад байх юм. Намайг уучлаарай Шоко. Сүү, хээч пава дээрэ. За, сүүлчийн боломж шүү. Боломж битгий алдаарай. Айлглаа. Очлаа ноён толхоо. Кетчуп. Оо, алчихлаа. Байцаарай. Ямар жижиг юм бэ? Энд том байж магадгүй юм. Тийм ээ, миний ялалт. Миний хайртай сүү цаг гаргаж надад энэ том кетчупыг авч ирчээ. Ямар сайн ажилтан бэ? Наашир айлв нададтай хамт тансаг зоогийн газар тооллоорой. За ноён толгоо. Хортгооч. Энэ хүүхд чинь яасан удаж байна? Ноён толгоо. Таны хийснээр яагаад ирлээ? Жаахан удчихлаа. Яагаад гэвэл харж байгаа үстэй жаахан. Сайн уу ноён толгоо? Сүү! Шоко ноён толготой хамт амьдралынхаа хамгийн сайхан мөчийг өнгөрүүлж байгаа бах та. Тэгээд юу болсон гэж санана? Би дахиад л үсчний тэмцээнд төрүүлсэн миний дараалсан 5 ялалт. Жил болгон. Талхны мэрэгэн ухаан. Төгс байх ёстой шүү. Жимсний цомын тэмцээн болно. Тиймээс би хөл бөмбөг шиг харагдах ёстой. Хой! Дүүрэнд ягаад чирэн хүрээд байгаа юм? Болгоомжтой байхгүй шарнд хийчих шүү. За хадагта би болгоомжтой байя. Энд бодог нэмэгдэх. Маш туранхай харагдмаар байна. Эрхэм дайцээ. Бид Тэнгэр минь гэж өнөөдөр намайг цочоож зүрхлэн гинэ. Чи халагдсан. Наадха насан турш шарнд хий.
Үгүй хүлээгэж. Чан хашгирдаг юмнуудад би дургүй. Юу болсон? Эрхэм дээдсээ гуй хоёр эмэгтэй хүүхдээ булаацалдаад муудалцаад байна. Хоёулаа өөрсдийг нь хүүхдүүд гээд байгаа. Аль нь ээж болохыг хатан таныг шийдэг гинэ. Мэдээж тэгэлгүй яах юм. Би хамгийн ухаалаг шудраг тийм биз дээ. Хэрхэн сонсоё доо. Уусаа адилхан юм байна штэ. Надад итгэжтэй. Энэ худалч, энэ Таяки миний хүүхдийг өөрийнх нь хүүхэд гэдэг байна. Яаж чадаж байна? Хатан минь, энэ хүүхэд мэдээж миний шүү дээ. Бид хоёрын царайгэд бүх юм адилхан. Мангас, та хоёр тэсүр. Тархийг чинь хитрхийг шарч. Чамд тэнэг шанзаар дүүрч гэж хэлдэг. Энэ хоёр тариачны асуудал намайг бүр бухимдуулж орхилоо байна. Та хоёрт ухаалаг санаа байна уу? Нэг санаа төрлөө эрхэм дээдсээ. Хүүхдээс хэн ээж нэмэ гэдгийг асуувал яасан юм бэ? Наадахыг чинь хэлээд байна. Би бодож олсон наац шүү. Хүүхдийн миний хаан ширээ рүү аваад ир. Заажаала. Аль загсан чиний ээж үү? Хэлээрээ. Хараатан хатан руугаа нүлмэн гинэ. Наатха бар. Нял хүүхдийн шоронд аваачиж хийгээд. Эрхэм дээдс минь нялх хүүхдийн шорон гэж манад байхгүй шүү дээ. Ойлголоо. Тэгвэл оронд нь чамаг хорно. Үгүй эрхэм дээдсээ. Үгүй. Өрчөж хайрл. Би гэр бүлтэй. Үгүй. Чамд хэлэх ухаалаг санаа байна уу? Үгүй. Би өөрөө шоронд орчихъя. Миний эргэн тойронд түүх ирсэн тэнэгүүд байх юм. Энэ асуудал хэн надад туслах вэ? Би юу? Талха. Чамд сууд санаа байгаа биз дээ? Мэдээж. Ээж болгон хүүхдээ энэ хорвогийн хамгийн хөөрхөн хүүхэд гэж боддог. Үзээрийн муухай байсан ч хамаагүй өөрийнх нь хэлтэрхий гэж боддог. Хэлтэрхий? Таяки хэлтэрхий тийм үү? Би энийг ашиглаад хэн жинхэнэ ээж нь вэ гэдгийг олж мэднэ. Муухай болгох хүч. Муухай усны тасалт мөн шаржигэн төлтүлээд хормоор царай муутай болно. Хамгийн сүүлчийнх нь хамгийн муухай ус сахал. Амта талхны захмын гэж юу хийж вэ? Зөвхөн жинхэнэ ээж нь өхөөрдөн бяцхан амтэн гэж бодноо. Бяцхан амтан минь. Жинхэнэ ээж юм шиг байна. Бүгдээрээ миний хүүхдийг хараарай. Тэсто гэрэн хамгийн өхөрдөм шүү. Яаж чадчихна? Нэр зээлдэгч. Чи адилхан биш штэ. Миний хүүхэд селфи авах та мундаг. Ээжтэйгээ яг адилхан юм шүү. Би ээж нь. Чи шоронд орох гээд байгаа мó? Үгүй байцаар надад ахиад зөндөө санаа бай. Нунтаг какао жаахан бор илсэн чихэр энгийн жуус бүгдийг холиод ингээд одоо хартаа. Тархаж байна. Дэглэн барьсан юм шиг л харагдаж байна. Гэхдээ энэ чинь ээжийг олоход яаж туслах юм? Хараад сурч ав. Үгүй ээ. Миний хүүхэд бүр торчхож өсөж байгаа ах та. Эд алив өөр минь. Хартаа. Төрсөн ээж нь хүүхдээ өлсөхийг харж дэвжихгүй. Тэгэхээр энэ нь төрсөн ээж нь Юу хийгээд байгаа юм бэ? Өө. Ямар хэмт хэрэггүй хогоор хооллоод байгаа юм бэ? Миний хүүхэд хамгийн чанартай сүүг уудаг юм. Чи юугаа мэдсэ? Энэ органик севэрсүү. Миний хүүхэд талхны мухалгийн ямар ч нарийн боогоос илүү сайн иддэг юм шүү. Загсан царай гинэ. Миний хүүхэд сүүгээр яг Фаренгейтийн 83 хүнхийн болтол халааж уудаг юм. Буруу 85 шүү. Тэнгэр минь чи ахад урмыг минь хугаллаа. Харуулуу. Энэ талхыг одоо гэнтэн даваачиж хий. Эрхэм дээдс ахад ганцхан боломж олгооч. Эрхэм дээдс. Миний зулцах баачхаа. Баасных нь өнөр хүртэл яг чихэр шиг. Муаратан. Хатныхаа өмнө унтаг ямар мангас байсан юм. Тийм болохоор хүүхдийн шорон хэрэгтэй. Тийм бай.
Эрхэмдээцээ асуудлыг шийдэх аргыг олжголоо. Энэ өрөөнд рентгений төхөөрөмж авчирна уу? Хоосон тарихтай гэдгийг харахад надад төхөөрөмж хэрэггүй. Арай болоогүй эрхэмдээцээ. Хүлээгээд харж бай. Нэг таякын улаан шоштой, нөгөө хүн гिचтэй. Тэдний дээнх аль нь хүүхдэд удамшсан бэ? Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хүүхдийн баас гिच цөцгөний сүмстэй байсан. Заваа юм. Тэгээ жинхэнэ ээж нь хийм? Би ойлгохгүй л байна. Энэ хүүхэд дотроо гिचтэй. Тэгэхээр гिचтэй таякын төрсөн ээж нь юм байна. Маш их хайртай шүү. Намайг уучлаарай. Би зүгээр хүүхдийн тэтгэмжэл авах гэсэн юм аа. Ичгүүртэй амтан харин цаг үрчлээ. Зарц. Энэ нарийн бавыг одоохон шоронд хий. Ёо, оршиж хайрал. Үгүй. Хүү, балрах шахлаа. Бараг 100 удаа шоронд орох төглөө шүү. Талхаа. Нааших хүрээдэр. За, эрхэмдээц. Өнөөдөр сайн ажиллаа. Шаргуу хөдөлмөрийг чинь үнэлээд Зөндөө их мөнгө байх та. сайхан сэтгэл гаргаж чамайг шоронд хийхэ байлаа. Одоо ажлаа үргэлжлүүлж болно. За, тэгээ эрхэмдээц. Эрхэмдээц свид болсон шүү. Хотын иргэд зэвсэг барьж чад шарвин талхуу эсвэл бялуу юу гэж маргаж байна. Яасан гинэ? Талхаа. Чи сайхан сэтгэлээр энэ асуудлыг шийдэж өгөөч. За, тэгээ эрхэмдээц.